За сайн байна. Ой сайн за миний дэ сайн уу? Ажил төрлийн сайн бидтэй. Сайн. Дөнгөж сайн ажилласаа орж ирчээ л байж. Би яанд ажгүй ядарч ийн юм миний. Харин ажлын хүнд юм уу ихчээ. Жохон ядрах га. За тийм ядарч мадрах яах вэ? Задлан хүн тийм байх штэ. Тэвэт. Манай тоолоо одоо дүдгээр ингэж орж байгаа штэ. Ой, тийм үү. Сайн уу? Хөөе, яасан том болцсон бэ? Сайн уу? Манай хүчин байг чамааг ярьчин. Мөх чаргалах маа надаа яста гоё юм явуулах бол өвн гоё юм явуулдаг да. Одоо надаа юу явуулах бол тэгэл байг чамааг магтчихсан тийм миний хамгийн гоё ах надаа гоё юмнууд өдгөл мэдгүй. Ах нь авч өгнө. Мэдүү хамгийн гол нь хичээлээсээ гэрээ зааяа. Мөх чаргалах нь авч өгнө гэж юм заа. За миний төр явчих. Хөөе. Нэрийн миний доо баларсан. Хураа ах чинь 3-4 сарын өмнө ажилласаа гарчихсан. Халагдцсан. Оо. Одоо тэгээ ах их хоёрт нь эд хоолны ч хөнгө дүүрэг байдгүй. Нэг хідэн дүүрэг үлдсэн байсан ихчдний сожооны юм байсан байхгүй. Их чинь битэн тавь алдцсан. Оо. Газар дээр ганц дүү эсэл мөн шүү дээ. Өөр одоо хинээс гоо. Надад ямар чамаас өөр хүн байх юм шүү дээ. Тийм бицтэй. За. Арайч нэг ганц хичээгээ бас өөрсөөр нь дарсан байхад миний дүү тэгээд тийм бицтэй чи. За ихчээ би зохицуулахыг хичээнэ. Тэг их чинь юу яа дансаа явуулчих заяа. Миний дүү их рүүгээ хийчээрээ заяа. За. Оо мохох юм болчихжээ. За сайн уу миний дүү хичээл ном сайн уу? Тэр ах вэ агаа. Та надад альтаа шинэ утас авч өгнө гэсэн яасан бэ? Манай ангийнхан бүгдээрээ 16 Pro Max-тэй. Би ганцаараа 15-тай. За ах нь авч өгнө. Дээр харин жоохон боломжгүй байсан мэ. Боломжтой болохоор авч өгнө заяа. Оо тэгээд агаа гадаа 100 болж гин дулаарч гин надаа өмсөх гоё утас байхгүй. Та надаа нэг сая төгрөг өгчөөч. За ах нь боломжтой бол өхийг бодноо. Чи одоо олон нөгөө ялаа цаашаа байж. Мөн сая төгрөг юм. За юу яа их рүүгээ тэгээ мөнгө хийчээрээ за их чинь тэгээ тэгж байгаа ярий за. За баяртай миний дүү. Юу нөхшөө? 50 да. Минийж юу гэдэг энэ да? Ман ч нэг шинэ бизнес эхлүүлэх гээл тэргээрээ томорхон тодорхой баяжхан ваарггүй болчоод байж штэ өгшөө. Чи одоо наана нэг муу боолын боол босхны шороо хийж явж байгаа. Энд ирэлтээ. Мантай хамт бизнес хийж томролтой өгшөө. Уг нь санаа навил тэгмээр л нанда. Тэгэл бодлаа. Тэхийсаа л гээл тийг. Тэгээ ирээчтэй. Чи наана гайгүй хэдэн төгрөг хураасан биз дээ. Тэр мөнгөөрөө манийхаа бизнест хөрөнгө оруулчихаа. Тэгээ хоёулаа хамт томроод бужигнуул л да өгшөө. Тэгэд андаа яг ямар бизнес хийх юм? Ман ч гадаадаас шин даамсаг оруулж ир заргаж байгаа. Юу андаа наа чи бүтэх юм уу? Би мэдгүй байна. Тэгэл хүн нэг гайгүй амьдралдаа нэг дөмөгөө хөдөлж ихээр дандаа болох юм уу бүтэх юм уу гэж хуцаж байна. Чи зүгээр наана хураасан мөнгөө мандаа өгөөд хамт итгээд бизнес хийгээд их заяа. За орой өрөө өгшөн тэгээ орой мөнгөө хийгээрэй. За ба. Тано. Байна арай. За сайн арай. Харин машин барьж явж байгаад хайрын араас машин ороод тэгээ хайрын машины засвар тэрний машинтай нийлдэ 10 сая төгрөг болох юм байна. Хайрт мөнгө авуулж чадахгүй. Юу вэ хараа? Чиний араас машин орсон юм бол нөгөө хүн чи буруу юм шүү. Чи цагтаа мөгдөд хэлсэн юм уу? Үгүй хараа. Яг үнэнгээ хэлэхэд хайр нь орсон юм аа. Чи болгоомжтой явахад яад юм бэ хараа? Уцаар яриад ингээ яваад чи ингэж байгаа ш. Чи тэгээд мөнгө өгч чадахгүй гэдэг юм уу тий? Хэрэггүй битгий өгөөрэй за. Гуйсан ч битгий өгөөрэй заа юу. Би зүгээр энэ зүгээр шоронд хатаад өгчээ. Хэрэггүй. Баярлалаа чамд. За хараа би зохицуулъя. Хүлээлттэй хөөе. Зохицуулъя хараа. Зохицуулах юм уу тий? Зохицуулъя. За баярлалаа арай. Нэрээ зохицуулах юм уу? Тийм үү. Хөөе хараа. Ахаад нэг асуудал гарсан. Энийг жоох янзлчих юм лээ. Хөөе, байрны мөнгө, усны мөнгө, тогны мөнгө гэж гараа. Дээрээс нь харин маникюрд ормоор, педикюрд ормоор, тэгээд гоо сайханд ормоор, массажинд ормоор. Түн хайртай жоох мөнгө явуулчих л та. Хөөе хараа. Би энэ хүний нутагт солонгос бас жаргаагүй шүү дээ. Хараа зовж ажиллаж, зовж мөнгө олж штэ. Чи бас арай л их мөнгө өрөөд юм шүү хараа. Чи ямар муухай. Чи наваа жаргаана гэж авч суучаад одоо юм ярих гэдэг юм уу те? Йоо, мөх чарлаа чи нэр арайч штэ. Би чамд итгээд би чамтай суусан штэ гой. Тэгсэн чи одоо юм яриад байгаа юм.
За Тэмдэгчүүд чи харалтаа. за битүүл би аргалъя. Би зээлэж чамаагүй мөнгө явуулъя за. За юу. Аргалах юм байраа. Тэгнэ. Баярлаа. Хайртай шүү. За тэр яах вэ? Өөр юу энэ хараа санаж гэнэ үү? Харин амар завгүй байна. Тэгээд харин дасаа болчих заяа. За хайртай шүү. Баяртай жоохон завгүй. Гэхдээ хараа би орой. Байна уу миний хөө? Байна ээж. Хөөе миний хүч одоо яагаад бүр гонж гутарчихсан сууж байгаа юм бэ? Хамаг нүднийх нь галт үлэн унтарсан. Би хаана гайгүй юу миний хүү? Гайгүй ээж. Таны би сайн уу? Ээж нь яах вэ? Ээж нь зүгээр штэ. Ээж нь дими гэртээ мөнгө үрээд хөвтөж байгаа зүнэг юмгийн яавал гэжтэй. За ээж ажил нь гайгүй. Танд мөнгө төгрөг байгаа юу ээж? Би танд мөнгө явуулах уу? Өө яах юм бэ миний хүү ээжт нь хангалттай мөнгө байгаа. Ээжийнх нь тэтгэврийн мөнгө надад хангалттай хүрж байгаа санаа зовлтгүй миний хүү заа юу. Миний хүү харин наад олсон мөнгөө өөртөө сайн нааж бай. Тэгэхээр одооноос эхлээд мөнгөө сайн хоримтлуулж санхүүгийн мэдлэгтэй болох хэрэгтэй. Энэ фейс дээр Солонгос дахь мандалчууд гэд нэг сайхан хуудас байна миний хөө. Миний хүү тэндээс санхүүгийн мэдлэг тэгээд бас мөнгөө яаж хоримтлуулах талаар сайн сурч ав. Тинчээ бүх мэдээлэл нь байгаа заа юу? За ойлголоо ээж. Гэхдээ тэгээд одоо тэр мөнгө гуйсан болгонд нь миний хүү одоо битгий мөнгө өгөө. Тэр оюука гулан хоёр миний хүүгээс мөнгө нэхэд байна. Гитгий өг миний хүү өдий том болсон улсууд өөрөө өөрсдийнхөө амьдралыг авч яваг. Тэгээд бас танаа тэр үүр цайх гэд нэг найз чинь байна. Худлаа том ярьсан ажилгуулгач. Ихнэр цэцгүй. Ихнэртэй тэгж их мөнгө өрүүлэх нь одоо болов миний хүү. За. Зүгээр цаа гэж ээж та юу нь яаж энэ бүгдийг мэдсэн юм? Би чинь одоо чиний ээж шүү дээ. Ээж нь бүгдийг мэдэн. Ээж надад бити санаа зовоо. Би ажилласаа хийгээд мөнгөө хурдан цуглуулад тань дээр хурдан очино заа юу. Ээж нь муу хүүхээ мөнчих санах юм да. Бүгэн дөдөгч одоо хүүтэй нулимсаа үзүүлэх нэ. За баяртай миний хөө. Сайн сууж байгаарай миний хөө.